бид бурхны дагшин газруудаар аялж явсаар эртний энэтхийн Шагя хаант улсын нийслэл Капилвасту тэр тутмаа бурхны эцэг Шүдадон хааны ордон байсан газар Капилвастуудын гол төв хэсэгт ирээд байна. Энэ бидний сая энэ хэсэг газар бол Шүдадон хааны ордон байсан. Тэр тусмаа хан хүү Сиддхартын өвлийн хийгээд зуны хийгээд борооны улирлын 3 улирлын ордон байсан ийм сайхан газар ирээд байна. За тэгэхээр энэ зарим тэр хойдолд байгаа тэр зэрэгчдэр бол тэр зуны ордон байсан гэдэг нь бол тэр тодорхой хэмжээний археологийн малтлагаар бол зуны ордон байсан батлагдсан юм байна. Бусад газрууд байгаа орднуудын бол сансраас авсан зургаар бол газар доор хуучин ордны туйрууд нь дарагдсан хэсгүүд нь бол байгааг бол ингээд тогтоосон байт юм байна. Тэгэхээр энэ бол бурхан багшийн хан хүү Сиддхарт 29 нас хүртлээр амьдарч байсан энэ газар, амьдарч байсан өргөө, 3 улирлын өргөө нь энд байгаа газар мөн болох нь бол батлагдж байгаамаа. Хан хүү Сиддхарт энд 29 нас хүртлээр амьдарч байгаад 29 нас өдөр хүрэх үедээ энэ байсан ордноос өөрийнхөө туслах Чаннагийн хамтаар 3 удаа энэ хотоос гарч энэ хотын хаалгаар ингээ гараад ингээ цаашаа явахаар энэ Капилвасту хотын ард иргэдийн амьдарч байгаа хэсгээр яваад тэгээд өвдсөн хүнийг харсан, өтөлсөн настай хүнийг харсан, өгсөн хүнийг харсан. Гэмэт энэ зовлонгийн 3 далаагийн гэрч. Тэгээд тэр Чаннагаас энэ хорвоод төрсөн хүн болгоно ингэж өвдөхөө. Хорвоод төрсөн хүн болгоно ингэж өтлөж хөгшөрхөө. Тэгээ хорвоо төрсөн хүн болгоно ингэж өгдөгөө гэж асуухад бол энэ бол хорвоо төрсөн хэн байх нь хамаагүй. Та хан хүү байсан ч ялгаагүй нэг өдөр юм болно гэдэг. Ингээд ийм үйл явдлыг хараад ингээд нэг л өдөр энэ зовлон бүх хүмүүст байдаг. Хэдийгээр залуу сайхан настай байгаад аз жаргалтай сайхан амьдарч байлаач гэсэн нэг өдөр өвдөх хөдлөх өөхөх мөн дахиад төрөл авах энэ зовлонгийн дөрвөн талаа цаашаа үргэлжлэх юм байна. Зовж байгаа зовлон байгаа үнэн байна. Тэгвэл зовлонгоос гэтлэх арга бас байх ёстой. Өөрөөр хэлбэл дахиж хязгаарч өвдөхгүй болох, дахиж хязгаарч өтлөхгүй болох, дахиж хязгаарч өхгүй болох, дахиж хязгаарч төрөл авах зовлон болох тийм мөнхийн амар амгалангийн шат бас байх ёстой. Тэрийг хайж болох сэтгэл бол хан хүүд бол асар их төрсөн. Тэгээ та бүхэн мэднэ энд Лимбүний холгүй байгаа 30 км заавал Лимбүний цэцэрлэгт анх хан хөгөө мэдлээд тэрнээс хойш 29 нас хүртлээр бол энэ газар амьдраад 16 настай яшаар дараа Колли хажуудын зэрэгэлдээ байгаа Коллигийн хаант улсыг гүнжтэй хоримлож тэгээд 29 нас хүртлээр ингээд амьдарч байх үед энэ ордонд амьдраад тэгээ эндээс гарч тэр зовлонгийн дөрвөн далааны гэрч болоод тэндээс гэтлэх арга. Өөрөөр хэлбэл хүмүүс боддог ингээд хан хүү гэр бүлтэй ялангуяа гэрээс гарах үнний эрэлд явах гэдэг ингээд бодож байх үед нь бол хан хүү рахуул төрдөг. Рахуул төрсөн тухай мэдээг ирээд баяртайгаар хэлэхэд бол тухайн үед нэр нь бол рахуул гэж өгөөг байсан шүү дээ. Тэгээд рахуу төрлөө. Рахуу гэдэг нь саад дотор гэсэн үг. Тэгэхээр ингээд гэрээс гарч үнний эрэлд явж лам хуураг болж ингээд явах чагт хүүтэй болно гэдэг бол бас саад татхар бий болно. Яг хүүдээ хүүтэйгээ тасаад удаан байх юм бол хүүдээ хайрлах хайраасаа болоод гэрээс гарч чадахгүй болох магадaltaй. Тийм учраас тухайн үед рахуу төрлөө гэж хэлэх үед сонссон тэр төшмөл нь хан хүүдээ рахуул гэдэг нэрийг өгч байгаа юм байна гэж бодоод хаан эцэгчүүд донд хэлэхэд хаан эцэгчүүд нь бол хүүгийнх нь нэрийг рахуул гэж өгсөн байдаг. Тэгэхээр энэ 29 нас хүртэл энд амьдраад 16 настайгаас ишод хараатай хоримлаад тэгээд анхных нь хүүн рахуулыг мэдлэх тэр өдөр бол яг тэр зовлонгийн 4 талаа 3 талаа зовж байгаа, төрж байгаа, өвдөж байгаа, өхөж байгаа зүйлийг хараад тэгээд бас нэг даян бяцлал хийж байгаа лам хуурах хүнийг хараад тэгээд тэр хүнээс тэр тайлбарлаж энэ гэж хорвоогоос гараад даян бяцлал хийж үнний эрэлд явдаг хүмүүс юм байдаг юм гэдгийг хараад тэгээд тэр мөчөөс эхлээд гэрээс гарч лам хуураг болж үнний эрэлд орохоор шийдээд гэрээс гарсан байгаа. Тэгээ гэрээс гарахдаа энэ хааны ордны энэ Капилвастын энэ ордны энэ хаалга нь урагшаа харсан энэ хаалгаар бидний харж байгаа энэ хаалгаар бол Гандаг нэртэй морио унаад Чанна нэртэй хөтчтэйгөө эндээс гарч за тэгээд үнний эрэлд явсан байдаг.
Тэгэхээр хүмүүс боддог энэ хаана одоо бурхан Сиддхарт бол гэрээсээ эхнэрээ орхиод гэр бүлийн амьдралаа орхиод өөрийнх ажиллагаа орхиод ингээ явсан гэж ойлгодог. Үнэндээ бол одоо Рахул хийгээд Яшодхара нэртэй эхнэр хүүхдийн бол эцэг хаан тэгээд одоо хааны бүх эд баялаг байгаа. Тэр хүн ертөнцийн шаардлагатай бүх юмыг бол тэр хүмүүс хангах нь тодорхой харж хандах нь тодорхой учраас нэгдүгээр талд гэрээс гарсан. Хоёрдугаар гэрээс гарсан шалтгаан нь зөвөр ингээ хамт амьдарч байгаад тэр одоо дахиж хизээч төрөхгүй, өвдөхгүй, өдлөхгүй, өхгүй болох тэр нирваны гайхамшигтай одоо аргыг Анапана Випашна бяцлаглыг хийж гэгэрх тэр аргыг хайж олохгүй бол энд гэртээ амьдарч байгаад хайрлаж амьдарч байгаа хамтдаа тэгэл энэ хорвоогоос явна, өвдөх зовлонгүйс туулна, одоо өтлөх зовлон туулна. Тэгээд нэг өдөр хорвоод өхөн. Тэгээд өгч байгаа юм чинь тэр үүлийн үрийг бүгдийг устгаж мөнхийн амар амгалангийн шатанд хүрч чадаагүй учраас дахиад төрөл авах. Тэгэл төрөл авсан бол өвдөх, өдлөх, өөхөх энэ зовлон үргэлжлээд ингээд явах учраас хан хүү гэрээс гарсан өөрийнхөө хайртай хүмүүсийг одоо гэр бүлийнхээ хүмүүсийг тэгээд эргэн тойрныхаа байгаа хүмүүсийг ер нь энэ хорвоодоор амьдарч байгаа бүх одоо амьтдад одоо зовлон байна. Зовлонгоос гэтлэх арга замыг зааж болохоор явсан. Эргээд тэрийг одоо нээж 6 жил хатуу жил хийгээд дараа нь одоо Анапана Випашна бяцлал хийсээр бод модны доор одоо тэр хүссэн тэр нирваны амгалан дахиж хязгаарч өвдөхгүй, өдлөхгүй, өхгүй болох тийм шатанд хүрэх аргыг нээж болоод тэр аргыг нээж өөрөө гэгэрэлт хүрээд тэгээ эргэж өөрийнхөө аав ээж, ах トゥ төрөл садна одоо хан хүүгийн байх үеийн эхнэр тэгээ хүү арахуул бүгдэнд нь тэр нирваны тэр бяцлагаа зааж ингэж одоо гэгэрэлт хүргэсэн нь бол гэрээс гарсан нь бол тэднийхэн төлөө. Эргээд тэднэртэй харин тэр сайхан сургаал номоо дэлгэрүүлсэн гайхамшигтай одоо энэ хүний төрөл бол гайхамшигтай болсон юм аа гэдгийг хэлэх хэрэгтэй. За тэгээд 29 настайдаа бурхан ийхүү энэ одоо хаалгаар гарч өннөө ирэл яваад замд таарсан Даяны багш нараас бяцлал заалгасаар яваад тэгээд эндээс холгүй байгаа Вешали хотод тий Личеви хаан тулсын Вешалид очиж Аларкалам, Уддакрам путраас 7 дахь 8 дахь самаадыг сураад гэгэрэлт хүрч чадаагүй. Тэндээс цаашаа яваад Өрөвэлад очиж энэ Өрөвэлад очоод одоо тэнд анхныхаа 50 шавьтайгаа тэнд таарад тэр 50 шавьягаа дагуулад Өрөвэлад одоо тэр үеийн Жэний шашны орол самади бяцлал бол хинду шашны лам хуургуудын бяцлагдаг байсан бяцлагыг л төгс эзэмшээд эцсийн шатндаа хүрсэн гэгэрэлт хүрч чадаагүй. Амин цаашаа тэр Жэний шашнуудын тэр бие зовоовол үйлээр устгадаг гэсэн тэр аргын дагуу хатуу жил үлдэж 6 жил үлдээд гэгэрэлт хүрч чадаагүй. Тэгээд тэр үедээ яг эндээс холгүй одоо бид нар өнөөдөр бас очино. Тэгээ 5 настай байх үедээ хийж байсан Анапана бяцлал хийж байсан тэр газар хийж байсан бяцлаглаа тэр үед санаад тэр одоо Анапана бяцлаглаа хийж байгаад өргөжлүүлээд Випашна бяцлал хийсээр бод модны доор одоо бурхны өтгийг болон гэгэрсэн юм аа. Тэгэхээр одоо манай Монголд хийгээд дэлхийн 120 гаруй орнуудад Випашна бяцлалын 300 гаруй төвүүдээр зааж байгаа Анапана Випашна бяцлал бол энэ хан хүүгийн гэрээс гараад одоо бод модны доор сууж олсон тэр бяцлал юм аа. Тэгэхээр одоо Монголд ч гэсэн тэр одоо сургаал бурхны заасан тэр бяцлаглыг гэгэрэл ариуслал хүргэдэг тэр гайхамшигтай бяцлаглыг бол бид нар Монголын ард түмэн аль хэдийн хүртээд эхэлсэн байж байгаа. Тэгэхээр эндээс гарч яваад гэгэрэлт хүрээд дахиад одоо дараа нь бол гэгэрэлт хүрснийхаа дараа Магад улсын нийслэл одоо Ражгир хотод Вэлван хэдэд заларч байх үед их эцэг хааныхан урилгаар одоо очилсан одоо урилгаар эргэж одоо нутагтаа заларч энэ нутагтаа ирээд аавынхаа ордонд хааны ордонд энэ газар ирээд аавда сургаал ном айлдаад одоо 3 удаа аавынхаа ордонд сургаал ном айлдахад бол эхний уулзалтаар бол аав нь Шаротапанна болсон. Дараагийн уулзалтандаар ордонд нь одоо бяцлал заахад бол бяцлал сургаал номоо айлдах судар ном айлдахад бол одоо Шаротапанна Сагдагами тэгээд Анагами тэгээ хан хүү одоо ер нь Монгол одоо бурхны шавь нарын түүхэнд бол хаан ширээн дээр заларч суусан чигээрээ архан тулж игэрсэн хүн бол бурхан багшийн эцэг байдаг. Тэгэхээр бурхан багш бол нутагтаа буцаж ирээд өөрийнх нь эцэгтэй аавдаа ном сургаал айлдаж өөрийг нь аавыгаа гэгэрэлт хөтлсөн мөн өөрийнх нь одоо өөрийг нь хөхөлж өсгсөн Пражапати Готами бол бас бяцлал заасаар одоо дээрэс нь анхны эмэгтэй хавргуудыг эгнээг тэр хүний буянтайгаар бий болгосон. Тэгээд тэр одоо Пражапати Готами бас гэгэрэлт хүрсэн. Одоо бурхны бодисодов хан хүүгийн байх үеийн эхнэр Яшодхара гэсэн бурхны одоо Пражапати Готамида тэргүүтээ анхны 500 одоо эмэгтэй хуврагнуудын игнэнд бас багтаж бяцлал хийсээр гэгэрэлт хүрсэн.
хөвгүүн арахуул бас 7 настай одоо архан тулан гэрсэн. Дараа нь бурхан багш одоо 33 тэнгэрийн оронд өөрийнх нь төрүүлсэн гэсэн Маха Мая хатныг одоо хатны ээжинд одоо тушид тэнгэрийн оронд төрсөн байгаа. Тэр ээжтэй бол 33 тэнгэрийн оронд очиж ном сургаал альцсаар ээжигээ бас гэрэл төргсөн. Тэгэхээр бол энэ гэрээс гарсан энэ хаалгаар гараад явж үнэн эрэл төрсөн хан хөөг Сиддхартха Gautамын эрэл бурхны утга болон гэгээснээр өөрийнхөө ачтаа тус хөргсөн тусдаа бүх хүмүүсийг өөртөө мөн бодисод байх үед нь учирч байсан бүх хүмүүст бол ариун номыг хөргөж бүгдийн гэрэлд хөтлөлсөөр одоо 45 жил тооцоошгүй олон хүн хийгээд тэнгэр брахма нарыг зовлонгоос хэтэлсэн. Одоо ч гэсэн Вишна бяцлал бурхны заасан тэр бяцлал нь одоо ч гэсэн дэлхийн 2500 жилийн турш одоо хүмүүс тооцоошгүй олон хүмүүст одоо хүмүүсийг гэгэрэлд хөргөж зовлонгоос хэтлгэж байгаа. Мөн одоо 1955 оноос эхлээд 2 дахь удаага бурхны сургаал ном одоо Вишна бяцлаглалын одоо толгуур одоо гэгэрэлийг 500 жил дэлгэрэх цаг нь ирсэн. Ингээ явж байгаа энэ цаг үе та бид нар амьдарч байна. Тийм учраас энэ одоо гэрээс гарсан агуу хүний тэр заасан сайхан. Ирээсээ бурхныг хүнийг хэн гэгэрүүлдэг? Бурхан өөрөө гэгэрүүлэхгүй. Бурхан бол зөвхөн замыг зааж өгдөг. Бурхан багш өөрөө хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр замыг заадаг гэгэрэлд хүргэдэг зүйл нь юу? Бяцлал юм, Анапана, Вишна бяцлал юм. Тэр бяцлал нь яг бурхны заасанчлал нь цэвэр ариун байгаа учраас одоо ч гэсэн одоо хэрв хүсвэл хүссэн хүн бүхэн 10 хоног үн төлбөргүй сайхан бяцлалдан суугаад тэр сайхан бяцлалыг сурч эзэмшээд хичээгээд энэ амьдралдаа зүтгэвэл энэ хан хөө Сиддхартха Gautамтай адилхан тэр гэгэрсэн олон хүмүүс одоо ч гэсэн 2500 жилийн дорш гэгэрсэн олон хүмүүс байгаа. Одоо ч гэсэн гэгэрэл шатанд хүрсэн хүмүүс одоо биерэм тэргүүтэй орнууд зөндөө байна. Тэгэхээр бол одоо Монгол хүмүүс одоо энийг сайхан бяцлалд хамдаж энэ гайхамшигтай хүний хүн төрлөختөнд өгсөн тэр гайхамшигтай шашныг хүлээсэхгүй тэр гайхамшигтай эрдэмийг сурч эзэмших хэрэгтэй. Тэгээд бас одоо хийгээд ирээдүйд одоо лимбуны энэ цэцэрлэгт бурхны одоо мэндэлсэн цэцэрлэгт ирэхээс гадна энэ бурхан багшийн амьдарч байсан 29 жилээ хүртэл өнгөрөөсөн. Дээрээс нь бурхан гэгэрснийхээ дараа дахин олон удаа ирж одоо өөрийнх нь төрөл саднуудаар ном айлж байсан. Энэ сайхан Капилбастай хотын тойр энэ газар дээр ирж бас мөргөж залбирч хүндэтгэл үзүүлж энэ газарт бяцлал хийж буян хураах хэрэгтэй. Зөвхөн одоо лимбуны цэцэрлэгийн энэ ойролцоо энэ Капилбастай хотын ойролцоо зөвхөн одоо нэг манай энэ сайн галуу залрах 4 дахь бурхан Gautам бурхнаас гадна бусад хоолс 2 бурхны бас бяцлал хийж одоо мэндэлсэн газар байдсан байна. Мөн өнөөдөр бид нар бас одоо хан хөвгүн 5 настай байхдаа бяцлал хийж Анапана бяцлал хийж байсан тэр газар бас очино. Тэгэхээр энэ газарт ирэх юм бол ийм сайхан гайхамшигтай зүйлүүд байд юм байна. Бас мөн энэ Колия хаан тулсынхны бурхан багшийн одоо ерөнсөл лагшин шүтээнийг одоо бурхан багшийг одоо Нирван дөрийг Кушанагаар үзүүлэх үед тэр анхны 8 одоо хувь авснаас нэг нь бол Колия хаан тулсынх. Колия хаан тулсынд нь бурхан багшийн одоо хан хөвгүүн байх үеийн эхнэр Яшотарыг нь аав ээжийнх нь одоо хаан тулс шүү дээ. Тэр хаан тулсын одоо бурхан багшийн одоо лагшин шүтээнийг байгаад Колиграм гэдэг одоо эндээс холбоо газар бол бас босгосон тэр сувргын байд юм байна. Ер нь хүн төрлөختөд төвхөнд одоо олон сувргуудад байсан 8 сургуудад байсан одоо лагшин шүтээний эренслүүдийг бол Ашок хаан авч одоо 84,000 хуваас сувраг босгосонд боловч тэр Коли хаан тулс мөн Шаги хаан тулсын суврын дотор байгаа одоо байсан тэр үеийн түүхэн анхны 8 суврагуудын нэг 2 дотор байсан одоо эренсэл лагшин шүтээнийг бол Ашок хаан аваагүй хүндэтгэж үлдээсэн. Ялангуяа тэр Коли Рама Гама гэдэг одоо энэ Коли нарын босгосон тэр суврагыг бол одоо асар хүчтэй лус хамгаалж идэг. Тухайн үед авах гээд очиход лусдад бол ингээ хүрээлээд одоо өгдгөө гэсэн одоо ийм домог байдаг. Тэгэхээр бол Колиграм гэдэг нь эндээс бас нэлээд жоохон 60 орчим километрийн цаана байд юм байна. Тэрийг бас ирээдүйд бас ирж үчих. Тэгэхээр энд одоо лимбуны цэцэрлэгт ирж бурхан багшийн мэндэлсэн газар ирсэн хүмүүс бас наашаага ирж энэ сайхан түүхэн газарт ирж бас ирж хүндэтгэл үзүүлэлт мөргөж залбирч явах хэрэгтэй. Энэ газруудыг бас орхихгүй явах хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байна.